бүрдсэн төрийг бид нар байгуулчих. Тэгэхээр энэ төр гэдэг ингээд байхаас илүү дахиад хэлэхэд бол ер нь буруутай хэм байгуул бид нар өөрсдөө энэ цаг үеийг тийм л те бид нар байгуулсан шүү дээ. Бид нар байгуулсан, байгуулад ийм болтол нь явсан. Тийм учраас энэ алдааг хэн засах бид нар засна. Ер нь одоо гарцыг яаж харж байна? Гарцыг сүүлийн үед бид нар гал үндэстэй холбооныхон нэлээд ярилцж их тулхтай нэлээд ярьсан эцэст бид нар нэг шийдэл төрсөн. Тэр бол бие даагч дэвшлиг зохион байгуулж энэ сонгуульд оролцох гэдэг энэ юм дээр төвлөрч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хэзээгээр өөрсдөө тохируулсан хуулийг хийж байгаа ч гэсэн тэрэнд нь одоо цагаа ирэхээр бол зарим зүйлд нь тохируулж ажиллана, зарим зүйлийг сөрж ажиллана тийм ээ. Тийм учраас бид бол Монголын улс үндэстнээ аврахын тулд бие даагч дэвшлиг зохион байгуулах үүргийг авъя гэдгээр ингээд ажиллагаанд явж байна. Гал үндэстэй холбоо хэрэг танаас өөр ямар хүн байна? Ер нь баг нэг хүмүүс таньдгүй мэддэггүй шүү дээ. Тийм байж магадгүй. Гэхдээ зарим ч одоо бас мэдэх байхаа. Ягаад гэвэл тэр чинь манай мэрэг харуулч дээр байгаа шүү дээ. Тэр цонх руу харуулсан дээр болсон ч байжлаа. Тэгэхээр яах вэ гэхээр 9 бүлгэн байгаа. Эхний бүлгэн гэхэд яг нийтээрээ мэдж байгаа Монголын гол уруудын нэгдсэн хөдөлгөөн дотор нь 5 хөдөлгөөн байдаг. Нэг бүлгэн мань. Дараагийнх нь офицеруудын цэргийнхний нэгдсэн Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе гэдэг бүлгэн. Дараагийнх нь нөгөө Монгол хүний эрхийг хамгаалах нийгэмлэг 7 сарын 1 бусад төрийн буруутай үйл ажиллагаанд сохирсон хүмүүсийн нэгдэл болж явдаг. Тэр нэг бүлгэн. Дараагийнх нь Тэнгэрийн сууд Монгол гэдэг манай залуучуудын хэсэг байдаг өвсөлөд эдэлсэн. Дараагийнх нь болох тань зэрэг Тэнгэр ухсаат нийгэмлэг гэдэг нөгөө юугаа түүх судлалын хэсэг байдаг. Дараагийнх нь Тэнгэр үзэл Монгол үнэн гэсэн бөө судлал тэгээд бас тэр талыг Тэнгэр үзлийг судалдаг хэсгүүд байна. Хамгийн сүүлд бол гал голомт гэдэг хөдөлгөөн орж ирсэн. Бас тэрнтэй зэрэгцээд Монголын дайчид гэж манай залуучуудын бүлхэм орж ирсэн байна. Одоо гадаадд бол Европт, Солонгост гэдэг ингээд эхлээд гал үндэстэн холбооны салбар зөвлөлүүд гэдэг ингээд ажиллагаанд орсон явж байна. Тэгэхээр та бүхнийг бол орон нутгийн магадгүй яг байгальтайгаа яжсэн хүмүүс бас дэмжиж болцсохгүй гэж та бүхэн харж байна тийм ээ? Тэр дэмжинэ гэж итгэж байгаа. Сэрэхгүй байна. Өөрийгөө олохгүй байна. Тэгтэн тэр нэг ойрхон явж байгаа гэж бид бас бодож байгаа шүү. Тэгээ цаг хугацаа бол одоо бүхний шүүлтэр өгдөг шүү дээ. Тэгэхээр ер нь бол та түрүү хэллээ. Зөвхөн одоо яг амьдраад болж явахдаа бол за яаж исэн ч яах вэ гэж хаяад байсан монголчууд. Гэтэл малчид бүр амьдрахаа болоод усан ширгээд маллах бэлчээрэл газаргүй болоод ирэхээр одоо бас жоохон тэмцлийн хэлбэрлүү идэвхтэй орж гисэн гэж шүү дээ. Одоо бол Улаанбаатарч бас мэддэхгүй байгаа шүү дээ. За та тоо соёроос бусна бол. Гэтэл ер нь туул ширгэж юм л гэж юм тийм ээ. Цаашдаа ер нь тэгээд хүндрээд ирэх юм бол баг одоо хоолойд нь тулахаар л магадгүй тэмцсэн л гэсэн л ийм л зүйл ажиглах гэдэг байна да. Тэгэхээр магадгүй хоцорж болох юм тийм. Хоцорж болно. Өнгөрсөн бороо оноос суур мөрнө гэж хэлдэг шүү тийм ээ. Тэгээд олон хэлцүүгнүүдийг энэ дээр хэлж болно. Тэгэхээр хоцорч болохгүй. Монголчууд ийм байж болохгүй. Гэхдээ одоо бол нэг хэсэг хоцорч. Гэхдээ одоо нөхөж авах хэрэгтэй их хурдтай. Нөхөж авахын тулд шиг юм уу өнгөрч байгаа хорон болгон дэндүү их өртгөөр гар цохилтойгоор өнгөрч байгаа гэдгээр бидний та бүхэн ингэ яриад байгаа буудадаг, барьдаг, харуулдаг маргадаг чинь ер нь бол товчхон хэлэх юм бол яг ингэж л бид нар хийж байгаа юм. Ер нь тэгшгүй зүйлийг л одоо хурдан ойлгуулах гэдэл өөрсдөө золиослоо төлөж байгаа юм да нэг өсөндөө тэр бид нар бол хамаагүй төлөгдөх хөстө өртгөх нь бол төлөгдчихье гэж бодож байгаа бид нар чинь. Тэр буудалцж явахдаа ярьж лээсэн тий. Буудалцах байхаа буудаж явахдаа цагдаа нар хүрээд ирдэг чинь өчний хүрээд ирвэл яах вэ гэлээ бид нар дөрвөлээ ярьж лээсэн. За асуунда тэр дотор Монгол хүн байгаа. Бидний эхэлж бодвол бид нар хариу өөрөө шүү. Ягаад гэвэл бид нар Монголын төлөө шүү. Та нар ойлгож байгаа бол байж байгаарэ гэж хэлнэ. Гэх мэтэр ингээл явж л байгаа. Бие даагчдын холбоо гэж тэгэхээр сонгуул бол одоо энэ 12-ны сонгуул бол мэдээж хүмүүсийн анхаарлын төвд байгаа. Монголчууд өөрсдөө төрөө дараагийн хинээр өдрөд болох гэдгээ сонгодог маш хариуцлагатай жил. Тэгэхээр одоо дэлхийн сонгодог жишг парламент суудалтаа ер нь улс төрийн намаар дамжуул төрийн эрх барьдаг энэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том бие даасан соёлоо намгүйгээр одоо хэсэг хүний цуглуулга болоос юу ч бишээ. Тэр бие даагч дээр нь ямар утга байгаа гэдэг дээр бол олон хүн санал нийлэх баг. Тэгэхээр бие даагчд ороод яах юм тэгээд дараа нь улс төрийн намуудаа яаж өрсөлдөх юм? Магадгүй Орсын хойноо дахиад л нөгөө нэгэнтээ нэвсдэг, барьдаг, худалддаг тийм байдал үргэлжлэхийг гэх юм баталгаа байна уу? Жишээ. Бид нэг ингэж харж байгаа л да. Бас л эргээд яг нэг гол зүгээр орохдоо зэрэг нөгөө Монгол алдсан тайлах холбоотой бид нар нөгөө бусдын үзэл санааг авдаг, хоолборлдог, тэр хамгийн зөвгөө бодчдөг, өөрсдөө үүсгдэг. Тэгээ өөрсдөө юу ч чадахгүй гэж боддог. Энэ л нэг юм тайл эргээл холбогдчихж байгаа. Өөрөөр хэлбэл намын тогтолцоо гэдэг нэг хөрхөө онолчод ярьж илээ 270 жилийн өмнө эсвэл 300 жилийн өмнө Францад эхлээд ингэсэн тэгсэн одоо бол бүх улсад л одоо жишг бол тогтцсон тийм энэслээ сайхан аргаар бодож олоогүй ч гэдэг юм уу тийм. Ингээл бүгдээр ингээд явж байна л да. Гэтэл үгүй бидний өрлөг түүхэнд өгдөө маань
тэр иттэй хавтай дэлхийг тохиолж явсан дүүхэнд бол үгүй ийм байхад зүг байсан гэсэн юм байж л байна. Хариулт нь байж л байна. Эргээд харахад. Тэгэхээр эргээд намгүйгээр явах хэвээр Монгол намгүй болох хэвээр. Тэгжээ зөв болно. За яг гэвэл намууд бол хоёр зүйл дээр бид нар хэлж байгаа. Ерөөсө төвчгүй болцсон гэсэн утгаараа. Нэгдүгээрт бол бидний хагалан ботрогддог гэр бүл дотроо тэгээ бүх төвшөндөө бидний ямар ч аргагүй эвлэрхий аргагүй хагалан ботрогддог ажиллагаа бол явагддаг. Тэр нь улам л хэцүү төвхтэй болж байна. Монголчуудыг эв нэгдлүүгөө байлгах. Хоёрдугаарт гадны харийн бодлогыг оруулж ирдэг аль биесны хууль ёсны тогтолцоо болцсон. Тэргүүрээ дамжаад Монголоо хэн илүү худалдаж чадах уу гэж санал болгож байгаа нь илүү мөнгө аваад явж байдаг бүгд нь мөнгө өгдөг юм тогтолцоо бодлого ойлгомжтой болсон. Ийм аюултай юм дээр тогтож байгаа нам гэдэг тогтолцоог бид нар өмгөөлж эсвэл одоо тэр бусдын ятгал юунд автсан хэвээрэн байвал бид нар бол одоо хувь зүйтэйгээ эвлэрсэн боолон сэтгэлээс гарахгүй басаа мөхлөл хүлээж байна гэдэг ийм хатуу юм хэлэх хэрэгтэй. Намгүй байхаар юу болох юм бэ гэвэл энгийн юм хэлэхэд бол ерөөсөө наацхан ойлголт их бол сонгуулийг яаж явуулах юм бэ гэж асууж магадгүй. Тэгэх юм бол өнөөдөр бид нар 10-ын тогтолцоогоо эргээд нэг харчихсан л болно. Хангалттай хариулт болчих нь. Өөрөөр хэлбэл сая 800 орчим сонгогч байна гэж байна. Тэрнээс нэг төмтөөс нэг түмэн сонгогчоос нэг хүн гараад ирэхэд 180 орчим болно. Аймгийн хуралд бас нэг 1000-аас гараад ирэхэд бас тэгэхээр ингээд намын хэрэггүйгээр явах зүгээр боломж байна. Энэ бол одоо бас магадгүй зөв байжуулах юм. Гэхдээ яг одоо бол утга бол харагдаж шүү дээ. Ягаад гэвэл сонгуулийн хууль байна тийм ээ. Одоо энэ хуулийг яаж өөрчлөх шинжилгүүгээд тэгэхээр та одоо хэрвээ сонгуульд орё гэж бодох юм бол энэ яг явагдах гэж байгаа сонгуулийн хуулийг яаж харж байна? Энэ сонгуулийн үед яг хүмүүсийн нийтлэг хараад байгаа юутай адилхан ойлголттой байна гэж хэлж болох. Өөрөөр хэлбэл өөрсдөө тохируулаад ер нь хийчихсэн. Аль болохоор завсар зав оруулахад тэр дундаа бид агчдаг бол нэлээд ингэж өөр илүү сөрөг шахсан бүр нөгөө үндсэн хуулийг дээрж зөрчигдсэн. За тэр мөр жоохон маргаан болоо явж илвэн тийм үү. Ингээ хийцсэн. За яг энэ дагуул явж таарах бах тийм нэг талаас. Тэгэхээр энд бол 48 дээр нь бид нар бол бид агчд дэвслэг болж ороод нэг зорилготой Монголоо зөв болгох тийм ээ. Яг тэр юм тодорхойлсон юм үзэл санаатай зорилготой орох хэрэгтэй гэсэн. За ингээд сүүлчийн асуулт ерөнхийдөө аавхны гаргасан одоо санаачилсан тэгээ батлуулсан тэр ухтартай хууль ба штэ. Тэр хууль нь хэрэгжих болов юу гэж бодож байна? Хэрэгжинэ. Хизээ. Заавал хэрэгжинэ. Ер нь ойр үед. Ягаад та мэдгэлтэй хэлж. Энэ жилдээ заавал багтана. Ягаад заавал багтана. Ингэхгүй бол энэ бол Монгол оршихуй гэдгийг шийдэж л байгаа хууль. Монгол зөв болох уу, зөв зам дээр зогсох уу, буруу зам дээр зогсох уу, мөхөл рүүгээ илүү алхах уу, одоо зөв сэхэрсэн юм дээр зогсох гэдгийг шийдэж. Ягаад гэвэл зарим хүмүүсийн харж байгаагаар одоогийн төр барьж байгаа зарим хүмүүс дотор эрхшийн зөрчилтэй хүмүүс их байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх бүх болцоог одоо бүрдүүлдэг, тоормзлох тийм болцоо тэдэнд байгаа учраас энэ хуулиар нь ойр үед хэрэгжихгүй гэсэн юм готрон гүзэл байгаа юм л да. Тэгээ би энэс утрах хэрэггүй боломжтой. Бид цөөхөл юм биш олуулан болсон гэж шууд хэлчихэ тийм ээ. Гал үндэстэй холбоо бол өнгөрсөн жил хөдөлж байсан шиг биш. Цөөхөлөө байсан ч гэсэн маш шийдвэртэй хөдөлгөөнүүдийг хийн. Яг Монголын хувь зэний төлөө шүү дээ өөр юм бодохгүйгээр. Тэр үед бол мөнгө, эрх мэдэл хоёр бол үнд гүйцэгдэнэ. Гүйцэгдэж байгаа. Ер нь бол одоо хөөс болох хүмүүсийн төсөөлөлд байдаг шиг тэр хүчтэй үйлчлэл нь бол одоо солирдсон. Энд үдэ эргэлзэхгүй байх хэрэгтэй. Ер нь бол монголчуудын маань хэлдэг их сайхан товчилж хэлдэг. Зөв үзэл санаатай багтаа хэлдэг. Тэнгэр мэдэн те. Тэнгэр мэдний нэг те. За баярлалаа. Тэгээд Монголын газар нутгийг мөнгө орш болтугай. За гэлээ. За ингээд манай нэвтрүүлгийг өндөрлөж байна. Баярлалаа үзэгчдээ баяртай. За манай хэлж байна. За сүүлийн үед нэг нь анхаарч байгаа зарим үйл ажиллагаа юу байна? Зөвшөөрлөлийн бичиг баримтууд бол уучлаарай. Тайсан юм шиг үг авчирж байгаа гэдэг бас хэлж чадсан. Энэ уул уурхайн одоо хэсгээр ямар болцоо хөрдөө бодно хэмжээнд өргөцсөн орчлон болсон бол энэ үеийн хүмүүсээ хэрэгжиж хэмжээнээс үүдэлтэй. За ингээд баах олон шаардлага байж байсан. Тэр цаг хугацаа гэдэг нь зарим хууль бол Хурцсан